айл бүрт гэрэл гэгээ цацарч хүн бүр баяр жаргалаар дүүрэн байдаг он солигдож буй энэхүү торгон мөчөд эрхэм хэрэглэгчид та бүхэнтэйгээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчөд хувьцаат компаниас мэдчилж байна. Өдрөнбүү 2019 оныг манай компани нийслэлийн 8 дүүрэг Төв аймгийн 16 сумын 390 мянга гаруй хэрэглэгчдэд нийт 3.1 тэрбум кВт-цаг цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж, орлогыг эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн тасралтгүй ажиллагааг зохицуулах дансанд бүрэн төвлөрүүлэх эрхэм үүргээ нэр төртөгөөр биелүүлсэн их амжилтаар үдлээ. Үүний зэрэгцээ түгээх сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор техник технологиор шинжлэх, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан хэрэглээг хангах, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тухайлбал нийслэлийн гэр хорооллын 42 мянган өрхөд цахилгаанаар хадгаалтаа шийдэх 4 кВт-ийн техникийн боломжийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын багц ажлуудыг дуусгаж, эдгээр өрхүүдэд өөрт тохирсон чадaltaй халаагуур ашиглан өвлийг өнтөөд авах нөхцөлийг бүрдүүлээд байна. Мөн гэр хорооллын гэрэлгүй байсан 2500 өрхийг цахилгаан шинээр холбож 6760 өрхийг нэмж холбох зураг төслийг хийлгэж бэлэн болголоо. Нийслэлийн гэр хорооллын иргэдийг шахмал түлшээр ханган ажиллаж буй 5 толгой түлш компани цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг ханган ажиллаж байна. 2020 онд манай хамт олон амжилтаа ахиулж, түгээх сүлжээг чатаар автоматжуулах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг улам найдваржуулах, шинэ хэрэглэгчдийг холбох, техникийн боломжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмрийг оруулахын төлөө зүтгэх болно. Гэрэлтэй газар дулаахан гэдэг айл бүрт гэрэл цацарч аз жаргалаар бэлгэж байх болтугай. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.